Зохиолч Санжийн Пүрэв. Азийн цэнхэр уул. Өгүүлэг. Өглөөний сэрүүнд газар хороохоор их говьоос үүр зүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормоо түшив. Нүүдлийн түрүүн зам даан цуварсан хэсэг үхэр явдалд залхан эврээ сэжлэн хүзүү шөргөөж говь гатлан уул давж үзээгүй туглууд нь эхийн сүүдэрт нойтон хамраа хааныг шургуулan шөрөн алхална. Түүний араас энэ хоёр айлын хонд нарийн хүрэн тоос бодруулан тааваараа урагшлана. Гэрэл маа эмээлийн бүргнээс зүүсэн жижигхэн хүлээн авагчийнхаа дууг сонсон олныг бодож явлаа. Цогт баяр энэ жил 18 шүргэж аминда эр танглаж яваач гэрэл маагаас баахан нүд халтрамтгай. Залуунаас гихч түүнд эр бяр амтагдуулан бардам сайхан хүслэн хайрливч айж ичих нууж шаналх юм гихч бас бий. Цогт баярын ээж хэмээх бүдүүн ташаатай харваас тамирлаг байрын зузаан бораавга урд эртийн журмаараа нүүдлийн хөтж болж нүдэнд нь усан хүрээ татсан ахимаг цагаан атныхаа бурантагнаас үе чангаан биед түшигтэй хэмээн өчгтөрхөн сүргээс барьсан номхон хээр морныхон эмээл дээр хазгаадуухан суужээ. Цагаан атны нуруунд тэгнсэн хоёр арагт цогт баярын ихэр хоёр дүү нэг нэгээр сууж өөдөөс сэвэлзэх намраа салхинд нүд нухлан гар хуруугаараа наадаж альжаалаа мартана. Ачааны хажуугаар хойтонгийн нүүдлийн ая даахгүй шахан болсон ноолгор халтар нохой чулуунд бүдчих авч бас сөөг шинжлэн шогшно. Тэр бас сэрүүн сайхан уулынхаа нэгэн зуныг үзэх гэж амь тэмцэн яваа бүлгээ. Бие биенээс нь чөрхөлсөн тэмээд хүзүү сунгас хийн хамар сартал зулж газрын өгсүрөөд зүтгүүхэн явна. Ачааны дунд хэрд цогт баяр гэрэлмаа хоёрын аав морины хөнгөн явдалд бие бүүвэлэн холойрыг ярилцсаар гарч ирв. Сүүлчийн тэмээ ачааны араас эдэр залуугийн сайхан нь тэрл чигээрээ үлдсэн духандаа ов тов сэвхтэй бие нуруу гойлог тавиун харц өрөвч сэтгэлтэй чулуун явна. Тэр хүн ганц охин төрүүлсэн нь гэрэлмаа билээ. Чулуун жилийн жилд нүүдлийн араас гэлдрүүлэн аль дэмэний ачаа суларч альнийх нь хазайсныг харж засч явдаг билээ. Дарвийн нурууны давчуухан хөндийн зам мөшгөх үеэс цэнгэг усны чийг амьсгал зөөллөн голын хойд талын дэвсэгт буй хэдэн гэрийн гаднаас хоёр хар нохой ярддаг чанга дуугаараа хад хавцал алгадан нүүдлийн зүг сум шиг орж ирв. Тэр чимээнээр гэрээс улсууд гарч эхнэр хүүхдүүд домтой цай тавгтай идээгэн барьсаар нүүдэл тослоо. Цогт баярын ээж ханд морины жолоог татан зогсвоос бүх хөсөг хөл амраан сая л уул гэгчиг үзэж буйн адил нүдэн дээр тулж ирсэн бараан улсын орой дээгүр тэнгэр харан зарим нь бодгорсон шаргал шээс савируулж тэр нь замаа уруудан яахыхийн зургүй жирэлзэн урсгана энд хур бороотой газар дэлхий усанд хансныг бэлхнээ хэлэх ажээ. Гэрэлмаа цогт баяр хоёр хол замд ам цанган уруул хатж явсан болохоор цай уухаар ачаан дээрээ ирлээ. Нүүдлийнхэн чухамдаа насандаа мартамгүй шаргал цайнаас хөл савируулан ууцгааж эрдэнэ хаш саруулт урт гаансандаа дүнс нэрэн танаахыг удахгүй хярд гарна гэж мэдэж байлаа л да. Өвгөн бүр хүлээж цөхрөөд нүүдгч юм уу гэд өглөө ачлахтаа явсан. Одоо энд бүгчмдээ сууж болохоон байлаа хэмээн нэгэн хэмээн үргэлжилсэн намхан дуугаар ярив. Хүүн ихэнх хормойноос зууран хажуу талаар нь хавтгай шар нүүр гилайлган хүн хүнийг гайхсан харцаар нүд завчлагүй ажина. Хүүгийн ээж цогт баярыг гүмг хараад энэ ингэтлээ том болох гэж
Хоёр дүүшигээ арганд сууж ачаан тэгнүүлээд хэр давж байсан саяхан да гэж тэртээ олон жилийн цаатайхыг гүймэг дурсснаа. Цогт баярын хоёр дүүгийн зулай дээр үнэрлэв. Алив хүүгээ нээрнч том болсон юм уу гэсэн баяртай олзуурхан харснаа. Аваал болж байгаа юм. Гэхдээ яаж 10 тэмээ ачаалах вэ? Цэрэгт яваад ирэхээр бяд ухаан хоёр суун гэсээр тавхтай идэ дээр байсан том өрөмнөөс тастан аяхтай цайндаа хийлээ. Манайхыг хүлээгээд л цусландаа гарч чадалгүй суугаад байв уу хэмээн Гэрэлмаагийн аав нь асуулаа. Хүлээлгүй яах вэ эн чинь? Говь гаталж ирж байгаа улсад аяг цай залгуулаагүй амиа удаад нүүлээ гэж амтан ах дүүс муулах байгаа. Чухам нутагт гараагүй юм хийн гэсэн үг гэж хэлээд мөнөх авгаа дахин цай аяглав. Танайхан хаагур зусах гэж байна. Майхны ихэнд буух баха. Өвгөн тийм юм хэлж байсан. Аашгүй дээ. Ганц зунч бол айл аймаг зусч шуу гэж явъя. Нүүдэл хөдөллөө. Авир морныхон олмыг чангалах зураа. Хөөгтүүдээ үхрэн тэгээд орхичих. Аянда цаадуул чинь хой нурдаа орж гэлдэрсээр угаад даваа давчихна. Харин та хоёр хойноон туу. Яма цорол зур мал шүү. Хой дурд хоёр уулын асганд авирчихвал цаашаа л явна уу гэхээс наашаа толгой эргүүлэхгүй гэлээ. Гэрэлмаагийн цэнхэр дурдан алчуур ханцван сэмэрсэн ногоон дэрлэгийн мөр малын хөлийн тоосонд дарагдан бууралджээ. Халуун цай уусан болохоор хошуун тэрүүхэндээ тойрон улайж нөгөө л дунд сургуулийн 8 дугаар ангид байсан шиг даруухан сүлдсэн тэмч өтгөн бус хоёр салаа гизгэн эмээлийн ганцганы үзүүр шүргэж алдан сугсалцсан. Гизгэндээ зүүдэг тууцн л алга байлаа. Бусад юм бүгд хэвээрээ. Харин бие төрх өсөн харц булаах нь даанч хэцүү. Цогт баяр тэр хоёр дөрөө харшуулан явсаар хоноо гүйцсэн хойноо морины жолоог татан эргэж нэг харлаа. Тэртээ доод руу хүйсийн говь усан зэрэглээгээрээ наадан цэлэлцэж газар тэнгэр хоёрыг ялгахын аргагүй намилзна. Сайн ажвал ногооны уняар тэнгэрийн хаяа шүргэж алдан гүн цэнхэртэж түүнээс дээш сэрүү саруулхан ажээ. Тэнд Гэрэлмаа төржээ. Хоёулаа хоньныхоо хоёр талаар явах уу хэмээн Гэрэлмаа асуулаа. Цогт баяр эмээлийн бүргнээс базлан доош тонгойсоор хамтал явж бай гэж уруул хөдлөх төдий дуугарав. Ичж байна. Хинээс? Би наад радиог чинь сонсч явмаар байна шүү дээ. Тэгвэл маа гэсээр Гэрэлмаа ширэн хайрцагт жижиг хүлээ авагчаа эмээлийн бүргнээс мултлан дууг нь хангинуулсаар цогт баяр руу сарвайхдаа сүрхий шоглсон янзтай инээв. Цогт баяр энэ хэр эр хүн гэсэндээ дотор дүрсхийн наад гарч яах юм гэлээ. Тэгээд ихчээрээ оролдох санаа байна уу? Аав ард явааг мартаагүй биз хэмээн өгүүлээд Гэрэлмаа нүүр буруулаад хоёр мөрөн тэрүүхэндээ хөдөлж байв. Түүнийг доогдох хийн инээсэнд нь цогт баярын эгдүү хөдөлж. Ядахта 6 сарын 4-нд төрсөн бол ийм үг хэлж болно доо. Гэхдээ энэ үгийг аав ээж сонсох юм шиг хулгасхийн эргэж харахад нүүдэл тэртээ дор бүрэн баран байсанд дотор уужран Гэрэлмаагийн морины жолоог шүүрч. Хөтлөөд давхичих шүү гэв. Буугаад үлдчихнэ гэж нэг сайхан юм бий. Чиний санаа чинь гүйцэгдэхээ өнгөрчээ. Тэр хоёр гинт төсхийн инээд алдаж бүр элгээд орхитол хөхрөлдөн юу ярьж хэлэлцснээ мартан байтал Гэрэлмаа урд уул руу гар сунган тэр харвуу хэмэв. Чавга гэдэг нэрийг хэдийн блэ хүртсэн хов улаан ямаа бүх сүргийг удирдан урд арын асхан өөд дүүлж байлаа. Ямаа асга дамжсан цагт
Хуурай модны ёроолоос гал тавьчихсан лүгэ адил алга болж өгдөг болохоор цогт баяр морины жолоог тийш эргүүлж ард нь гэрэлмаа. Хүй цогтоо, энэ хоргодоод байсан хүлээн авах чаа авахгүй мүү гэх доогтой дуу хадаан хоцров. За гайгүй чи тэгжил бай гэж цогт баяр өөртөө шивнэсэн авч өдөржин гэгэлцсэн сэтгэл нь тогтож арай дэндүүлчээгүй байгаа би хэмээн бодож эмээлийн гөлмөө дарчигнуулан давхисаар шогшуулав. Гэрэлмаа түүний араас харц үл салган сургуульд байхдаа толгойг нь аваад явсан ч хөдөлгөөргүй амтан байсан хүн бас ийм ярьдгаа хачин хөвгч шүү хэмээн бодно. Тэр хоёр хар нилхаас нэг голын шороог ухан тоглож усыг амтлан өссөн боловч дунд сургууль орсон цагаасаа эхлэн бие биеэс баахан хөндөрч гэрэл маань цогт баярыг намайг харж хандахгүй байна гэсэн бяцхан гомдлыг сэтгэлийн мохорт өнөө хүртэл хадгалан яваа билээ. Тэглээгээд хошуу мурээсэнгүй хоёр гэрийнхээ хоныг ээлжлэн хариулж инээхтэй инээн ичхтэй ичсээр алтайнхаа нар салхинд бие сэтгэл бойдсоор яваа нь энэ. Цогт баяр урд ар өөд өгсөн хонио намд буулгаад гэрэлмаа дээр ирлээ. Тэд хэсэг зур жолоо сул тавин гэлдрүүлснэ. Олон жил айл нутглаагүйгээс эзгүрч халгай шарилж сэгсийтэл ургасан бууцын хажуугаар гарахтаа нурж сэтийсэн чулуун хашааг харан цогт баяр энд шинэ хашаа барих уу хэмээн гэрэлмаагаас асуулаа. Барь. Чи зүгээр ир л та. Зүгээр л ярьж байна штэ. Дахиад л цаад улаан ямаа чинь уул өдөө шоролцлоо. За яах вэ? Тэгэж яах явж л байг. Би чамтай ярих юм байна. Чи сонсох уу? Би дуу сонсож байна. Тэр нь чамд ч дээр үздэй гэж гэрэлмаа игдүүтэй хэлээд инээмсэглэв. Түүний инээмсэглэл эртхэн бодол харцанд наалдсан гал хоёр нүд огтоос дуу сонсоогүй харин ч сэтгэл нь нууцхан дэвэрснийг бэлхнээ хэлэх ажээ. Наадхаа унтраачих. За энэ дуусчлаа. Дууссан ч яах вэ? Дуугарч байсан дээр юм. Тэд ийн ярилцсаар хөндөй өгсөн сэрүүн тэнгэрийн хэвлийн өөд ойртсоор байлаа. Нүүдлийн төрөөч мөнөх бууцны хажуугийн замаар гарч ирэх үес цогт баярын эцэг эхнэрээ гүйцэн ирж "За ханд минь альжааж явна уу?" хэмээн тоомжиргүйхэн лавлав. Тэр хоёрыг хөндлөнгөөс харахад ханилж суусан 20-од жилийн амьдралдаа ярих юмаа бүгдийг шавхчихсан гэлтэй гэр орондооч хээр гадаач үг цөөн солино. Ханд нөхрөө гайхан харснаа. "Чи чинь өнөөдөр юу болчихав?" гэв. "Яачихсан байна? Ингээд чи санаж байна уу?" Хандаа. "Танайх тэр зүүн буурин дээр, манайх баруун буурин дээр нь байлаа шүү дээ. Сайхан байжээ бид хоёр." Ханд бүдүүн ташаагаа хөдөлгөн эмээл дээрээ суудал засч нөхрөө бас ч гэж сэтгэл хөдлөн хайрын нүдээр харсан хэрнээ. "Энд чи надаар анх наадсан чинь санагдав уу?" гэж өгөөдөв. Тэгс мөртлөө дотроо "Манай авир залуудаач сайхан амтан байсан юм да. Яаж ч болохгүй сэтгэл булаасан хүн" хэмээн хайрлаж нөгөө л ялдамхан харцаараа хөрлгөр царайг нь илэв. "Наадах ч гэж дэхөө. ертөнцийн жам хойно яахав? Тэглээгээд бид дордсон юм алга. Гурван сайхан мөртэй болж л явна шүү дээ. Юм гэдэг ингээд цагаан дагаад өнгөрөх ажээ. Энд манайх буулгүй хичнээн жил болов. Хашаа маань нурчхож халгай шарилж ургасаар угаад хот маань гэрийн буур шиг л умгар хар юм үлдэж дээ. Чи ухаантай эр хүн мөнсөн бол намайг сахиж суухаар нутгаан засаж явах учиртай. Манайх буудгүй юмаа гэхэд өөр нэг нь нутаглана. Муу эр гэр амтай гэдэг сүр хивг шүү" гэсээр нөхрөө "Хин яах нь вэ" гэсэн байртай харав. Бууцын хөлний халгаан дотроос хэдэн болжмор дэргэн нисч нурсан хашаан дээр суун өд сөдөөн гөвөв. Ханд бид хоёр дэндүү сайн байдаг болохоор
Би биенээ гомдон чинээ саналгүй үгээр шөргөөцөлдөх юм да. Эн чинь миний хань, гурван сайхан үрэем нь эцэг. Нэг бие минь дөрөв хувааж, дөрвөн халуун амьсгал болгосон эрхэн шүү. Би амаа татж явхад гэмгүй хэмээн өөрийгөө зэмлэж үзв. Хойтон ирж буунаа. Хөөхий муу талигчаас хойш сэтгэлээ зовоож явуулгүй мартгсан гэж санаад буухаан байсан юм. Хүүхдүүд маань ч бид хоёрыг энд хан дугуйлж тоон өргөснийг мэдж яваг. Авир ийм өгүүлснээ эхнэрээсээ үг сонсох санаатай хөлс даварлсан нүрийг ажив. Ханд түүнийг харсанчгүй үхэгтэй үгээ хэлнэ гэж хадгалж явсаар байгаад үр хүүхдтэй юу ч сурахгүй өнгөрөхөөр хэлэх юм байвал ухаан сарвалдаан хэлж сургаж байвал дээр дээ. Аав минь надад зөндөөл юм ярьдаг байсан. Чамд өгөхийнхөө урд өдөр хүртэл цаадах чинь архинд дуртай хүн шүү. Сайн хэлж бай. Хүний үрийг болно бүтнэ гэж санаж яваа бол үгэн битгий хармал гэсэн. Намайг үг хэлэхэд чи нохой хуцсны чинээд бодох биш гэсээр том алчуур өрөөсөө гарган магнанаас эхлэн эрүүгэн шувтарсаар хөлсөн арчив. Чи намайг дандаа хэтрүүлж байх юм. Чиний үгэнд зөндөөл орлоо. Одоо ч орж явна гэсээр авир дөрөөн дээрээ үндийн эхнэрийнхээ бэлхүүсээр тэврэн биедээ ойртуулав. Ханд тэмч дургүй биш байлаа. Хар халуунд хүн ноолоод уйдахгүй юм уу? Сайхан л байна да. Сайхаа гэж авир хэлв. Цаашаа бай. Чулуун эрдэнэ хоёр юу гэх юм блэ? Морин дээрээ нацалдаад юу болчихв гэвэл хэмээн хандыг сануулхад авир эхнэрийнхээ бэлхүүсээр таалан тэвэрсэн гараа авч уй сэтгэл хөдлөх юм да гэж санаашран дуугарав. Ханд эр нөхрийнхөө үгийг сул гээдгүй зангаараа. Би ч чамд үргэлж сайхан харагдах биш дээ. 3 хүүхдээ чирээд зайлах газаргүй болохоор голомтны чинь үнсийг зөөж явах юм. Би чамайг өрөвцөндөө өврөө нээсэн юм. Чи намайг эдлэхээ мэдснээс биш эрхлүүлэхээ мэдээгүй. Эмэгтэй хүн нэгч бол дураараа эрхэлж жаргах юм шиг байдаггүйг чи насаараа мэдэхгүй явсаар одоо боллоо. Гэхдээ тэгтлээч цөхөрсөн янзгүй харин ч жуумалсан инэв хэлв. Нойрон ч тийм шүү цалиг. Энэний үгэлдэгч аргагүй л байхаа да гэж авир эхнэрийн өрөвдлөө. Тэд анх л айл гэрийн үүдийг нээж өрх татсан. Энэ орчлонд мартаж болохгүй бууцныхаа хажуугийн замаар тэмээн тавхаа ярс хийлгэн өнгөрлөө. Тэд иг залуунаас бие биедээ хуурай тунирхавч сэтгэлдээ жаргалын шүтэн болгон хайрлаж явдаг анхны учирлаа нэхэн санаж үг дуугүй гэлдрүүлв. Авир насны даваанаас залуу цагаан эргэж харсан гундуухан бодлоор зүрхээ бүлгүүлэн сайханч байж дээ. Ахиад нэг залуу болдгсон бол тэр цагийн алдаа нүгэл бүхнийг гисгэн ухаантайгаас ухаантай амьдрахсан ч гэж бодно. Хандаа дахиад нэг залуурхсан гэж нөхрөө өгүүлбээс ханд. Яах нь өөр авгаа авах нь хэмээн цаашлуулв. Үгүй дээ. Одоогоос ухаантай явахгүй юу? Харуулсах хэрэггүй. Чиний залуу нас чинь аль дөрвөн хөндий өгсөөд хэдэн хоноо хөөгөөд алга боллоо. Даваан дээр гараад уулзаарай. Түүнийг ээл нэг хүн шиг болгож үз хэмээн эхнэр нь бардам хэлв. Нээрэн ч тийм юм да. Миний хүү эр болж юм шүү. Хүнд түшигтэй л хүн болоосаа билээ. Бидний багыг бодоход одоогийн эд сургууль соёлын мөр хөөж үдсэн баг байлаа гэхэд дуулсан нь их болжээ. Тэгээд чи манай цогт баяр хаширхүү дээ хэмээн хүүгээрээ бардаж нэг бодов. Эхнэр нь хичнээн жижил би үүндээ тунирхав. Одоо амаа татаж явъя. Энэ байхгүй бол би өдий зэрэгтэй байх уу? Хөөхий минь хүний ураманд намайг мөр улайлгаж гэдэс өлсгсөнгүй хэмээн санаж улаан үрэн дээр тулж ирсэн хад асгад бараан уулсын оргилөөд ширтлээ. Уулсын шавх хоройд
хөнгөн будан сэмэрч тов тунгалаг тэнгэр алга дармхан газар цэнхэртэн. Тэр шовх бараан оргилийн цаана гарч тэнгэр цэнхэртсэн цусландаа буухад амьсгал уужрах билээ. Эрдэнэ ачааны төрүүчийг гүйцэн ирж авиртай зэрэгцэн хоёр банд унтчихж хөө гэв. Авирын ихэр хоёр хүүхдэд Чулуун Эрдэнэ хоёр амь мэт хайртай байдаг бөгөөд бид хоёрт хүүгийн заяа дутсан гэж ярих дуртай. Хүүхдүүд тэмээний явдалд бүүвэлэгдэн нэг нь урагшаагаа нугдааж нөгөө нь арганы ирмэг халахлсан дээл дээгүүр можгор гар унжуулан унтж байв. Өгсөх тусам газар огцомхон сэрэв татаж агигангийн үнэр анхилан алтан хараацай унсан морины омрон доогуур сүвлэн нисэж эхлэв. Сэрвэн сайхан алтай гэгч зундаа амьд бүхнээ оргилдон дууддаг бүлгээ. Шувууд хүртэл цэцэг жимс нар салхиан дагах юм да гэж авир ус нутгаан багтан энэ Азийн цэнхэр ууланд амьтан бүхэн бий. Жаргая гэсэн хүн энд төрдөг юм. Миний хүү азтай хүү шүү дээ. Тэрийн болгон хүн ийм сайхан газар, ийм эрээн алаг цэцгэн дээр хөл тавьдаг юм биш. Уул шигээн түшигтэй, тал шигээн сэтгэлтэй хүн яваарай хэмээн загсан эцгийн сургаалыг чимээгүйхэн санаж явлаа. Зуны ихэнх сарын гал шаргал наран сутай уулын баруун мөрөн дээр алтарч байхад нүүдэл даваан дээр гарч ирлээ. Нүүдлийн түрүүнд даваа давсан хонь үхэр нь бэлчээр дүрэн налайж хүү охин хоёр нь оройд ярдах 2-3 зэвхий модноос уйсан элдв даавны тасархай зөөлөн салхинд уюуйхэн дэрвэн. Нүүдлийнхэн овооны дэрэгд ачаагаан зогсон овоонд чулуу нэмэрлээд авир түрүүчийн тэмээг сөглөн хэвтүүлж нойрондоо дарагдсан хоёр хүүгээ сэрэн аргнаас буулгаж газар гიშгүүллээ. Нойрмог хүүхдүүд өтгөн өвсөнд хөл орооцолдуулан 2-3 бүдэрснээ тэнцэж газар дэлхийг гайхан байв. Айда бас сайхан зунжлагтай байна да гэж Эрдэнэ өврөөсөө дуран гарган хавь ойрыг дурандахта хэрэг болгон гүний овоо хэмээх уулын орой руу харав. Хоёр бараан морь бие биенийхээ сүудэрт толгой оргодон сүүлээ шарваж зогсно. Чингэтэл охин нь морьдын цаад талаас цогт баяр араас нь гарч ирэхийг хараад дурангийн хараага бушуухан эргүүлж айда бас сайхан зун болж байна да гэдэг үгэн давтав. Авир түүний ажин эхнэр рүүгээ нүд ирмэснэ. Манай тэр гайхал ер нь юу л хийгээд яваа хүн бол гэж санав. Чулуун ногоон дээр жижигхэн ширмэн ширдэг дэвсэж идээ цагаа засан аяг шаазан тавиад за цай ууцгаа гэхдээ ёс төрийг бодож алтайда цайны дээж өргөхдөө аав ээж маань ч сайхан заншилтай улс байж дээ. Нутгаан хайрласнаас л ийм заншил гарсан байх та гэж санан түүхий сүний тос даасан бяслаг зүсэн өрөм хэдэн ааруул овоон дээр тавилаа. Үүнийг Алтай зооглохгүй. Алтай минь нэг амьд амтэн үнэг туулай ч юм уу жигүүртэн үгүй дээ чончвол аваад идчихэг гэж бодов. Чингиснээ ачаа даган туйлдж нүд цээлсэн хойдоо зэхий хэрэм долоолгон голыг норгов. Хүүхдүүд ирж цайгаа уугаасаа билээ. Эджтэйгээд цайсах биш дээ. Улсч бол унд болж явдаг нас гэж ханд хэлв. Ачаагаа хараад ирцгээх байлгүй гэж Эрдэнэ эхнэрээ нүднийхээ булангаар ажин өгүүлээд ганц тамхи гаргав. Ханд халуун хүзүүнд нь хадаг үйсэн ваартай архиан гарган дөрвөнтэй домчлоод сөхөрч суун түшиж аяглав. Майх Эрдэнэ. Чулуун алив чи наашаа суу гэсээр
хундахтай нэрмэл барив. Намайг мартчихж байгаа юм биш үсттэй хэмээн авир хүд хөхрөн завилж тухлав. Хаанаас та муу өгнөө мартчихвал гомдно байгаа гэж ханд хэллээ. Бид дөрөв даанч сайхан үерхсээр түүнийхээ хүчинд өдийг хүрчээ. Ханд авир хоёр шиг түшигтэй улсыг бидэн хаанаас олох вэ гэж чулуун дотроо бодож суулаа. Гүүний овоо хэмээх эрт цагийн таглах дуулын орой дээр хоёр морь сүүл шарван зогссоор л байлаа. Ачаа даваан дээр ирчихсэн байна шүү дээ хэмээн гэрэлмаа цогт баярт анхааруулсан хэрнээ тэртээ дорогш шов хоройн түмэн жадны үзүүр шиг шивэлсэн сүр бараат их уулсыг харсаар суулаа. Тэр уулсын тэхийн биенээс арай дээхнүр торгон будун мушгирч нарны туяа туссан хад хавцал нь хөрлийн хүрэнтэн. Уулсаас цааш үүр шөнөөр ачаалан гарсан хүүсийн говь үлгэр зүүд хоёрын айлн болох үл мэдэг өнгөөр суунаглан сэтгэлийн булаана. Хараад байгууштай байлаа. Газрын оёроос оройд нь гарсан энэ нүүдэл гэрэлмаагийн амьдралд хэдэнтэй давтагдсан ч өнөөдөр шиг сэтгэл сэнсрүүлсэн нь үгүй. Мөнөх эмээлийн бүрэгдүүлсэн хүлээн авагч нь ая дуучгүй паржигнаж хэржигнсэн чимээгээр чихэц хоригно. Гэрэлмаа өжигдөрхөн хонь хариулж явсан одоо нүдний үзүүрт униартах их говийн ажсаар аавыг сумын төв орохоор гой дугуй тойл нүүрний будаг захий байц гэж бодож суулаа. Цогт баяр мөн л дарвийн нурууны ар болох цээлэн цэнхэр говьдоо харцав илчээн. Гэрэлмаагаа өнөөдөр би дэмийл зоож дээ. Тэгэл энэ маань ингэтлээ бодол уйтгар болсон байх хэмээн өөрийгөө зэмлэнэ. Тэртээ дор шов хоригл дээгүр түрүүнээс хойш эргэлзсэн хоёр тураг шовоо баасанд цайрсан ханан хадан дээр зэрэгцэн сууж элгэн бие наранд ээн. Явах уу хэмээн цогт баярыг асуухад гэрэлмаа явъя л да гэж зүрхэнд ойрхон хэлээд цогт баярт гараа өглөө. Гэрэлмаа хормойн цагаан үсийг көвсөөр морь руугаа очлоо. Цогт баяр түүнийг ажин магнайгаа гунигтайгаар үрчиглэн хөмхий хазлана. Газрын намд буусан хойноо гэрэлмаа айж цочирсан дуугаар аав юу гэх бол хэмээн гинт асуув. Бид юу ч хийгээгүй шүү дээ. Тэгсэн ч гэсэнтэй. Тэр хоёр давааны ард налайх хонь руугаа явлаа. Тэднийг харсан эрдэнэ хоолой засан өмнөх хундахтайгаа балгаад хүүхдүүд ирж амныхаа цангаа гаргахгүй юм болов уу гэж авираас асуух янзтай дуугарав. Хаягны амсар зуулгалгүй яах вэ? Мал дагсан муусан хүүхдүүд буйныг үзнэ гэсээр авир суудлаасаа босч хөл шороонд пад харвалсан хуучин бүрх малгайгаараа даллав. Гэрэлмаа очоод яах юм бэ гэж цогт баярыг хориглоно. Очие доо. Өөр хаашаа явах вэ? Гэрэлмаа цогт баярыг даган гэлдэрлээ. Одоо түүнд энэ хүн шиг нөмөр нөөлөг байхгүй санагдана. Эр хүн гэсэндээ зүрхтэй байх нь гэж бас ч сэтгэлдээ урамшив. Тэр хоёрыг ирэхэд эцэг ихэн сансныг бодоход юу ч хэлсэнгүй. Харин ч холын зочид шиг хүндлэн миний хүүхдүүд цай уу? Хөөх ёстөө мал дагсаар угаад явдалд харшчихаж тэгж явсаар угаад нэг юм болноо. Энэ Азийн цэнхэр ууланд чинь ажилтай, ухаантай, ах дүүдэн элэгтэй хүн амьдардаг юм. Хэмээн аавын сургаалыг хүүдэн хэлээд авир цогт баярыг эр болж дэгс харцаар ажив. Эрдэнэ алив хөө авираа чи цогоод шимийн юмнасаа хийгэж гэж хэлэхдээ цогт баяр эцгээсээ имэн царай ул айлгав. Аав нь архи унгалан хүүдээ ёс төртэй барилаа. Цогт баяр гүм очие юм.
Аав надад архи өгч байдаг. Уучихвал яадаг бол хэмээн гайхсаар гэрэлмаг сэм харвал түрүүхэн зүрх нь хагарчих гээд байсан хүн харин өрөөснүүдээ ирмэн дооглох аястай суув. Даваан дээр гарсан эр хүн байна да. Балгачих гэж эрднийг өгүүлбээс цогт баяр нүдэ анжуугаад хүртэж орхилоо. Хамар амаар сэнгэнэн нулимс цээлэлзэж өр гол зураад явчих. Арай хийн амьсгаа аваад эцэг их хоёроо харваас бүрд гайхаж хоцорсон улсууд амаа ангайх нь холгүй сууна. Одоо болно гэж цогт баяр хахаж цацсан хэлв. За хөдөлцгөөе. Бид хоёр төрүүлж очоод гэрийн буур харж бай. Ханд та хоёр зүтгүүлээд хурч үз хэмээн эрдэнэ их нэртэй хэлв. Миний хүүхдүүд хониндоо яв гэж авир хүүхдүүдтэй хэлээд өвсөн дээр дээш харуулан хайсан хуучин бүрхээ өмслөө. Хүүхдүүд малдаан явж туулайн зоо шиг уран дэнж дээгүр авир эрдэнэ хоёр шогшуулн давав. Ханд чулуун хоёр голын үгээ ярьж явлаа. Хөөрхий дөө. Би муу авирыгаа оролцсоор угаад уурыг барчихсан юм. Эр хүн үерхэн гэдэг хараад атаархмаар юм да. Манай нуруунд энэ хоёр шиг салж хагцгаан байсан нь ховор шүү. Мал хүртэл ижилддэг хойно хүнч аргагүй юм байхаа да. Ястай хар нэлхаасаа үерхсэн хоёр та. Чибд хоёр ч азтай шүү хөө. Энэ нутагт ховорхон л эрчүүдийн гал түлж явна. Үүнээс илүү яах вэ хэмээн ярьж явлаа. Майхны гол ус булган харглан цэцэг нь алглаж байлаа. Төрүүлж буусан айлуудын мал хун хотоос болгоныг эзлэн налайж хүм мал шуугилдана. Гэрэлмаа цогт баяр хоёр гэрээн барьж байхад ирлээ. Ажилгаас суларсан тэмээд голууруудан ааг зоог алхална. Цогт баяр жолоо татан морины алхаас хааруулж гэрэлмаа дахиад уулзах уу гэж аргадангуй дуугаар асуув. Уулзъя. 6 мөнгөн мичтээр уулзъя. Бид энэ таныг хүлээж байна гэсээр гэрэлмаа хормоогоороо өвдгөө орон эмэйл дээрээ цэмцэв. Үннээ хэллээ гэрэлмаа. Үннээ хэллээ. Тэнд надтай уулзаарай. Тэр орой нүүдэлд ядарснаас ч тэрв уртаас урт бүргэр үдэш болов. Гэрийн дотор эд хогшил авдар саваа нааш цааш нь зөөж байрлуулан сүү сайлгсээр од түгсэн хойно унтцгаалаа. Гэрэлмаа урд эвсгэрээ тэврэн гадаа унтна гэсээр гарав. Цогт баяр мөн л хүнжлийн цагаан даавууга хөглөрүүлсээр гарч алга боллоо. Их уулын шөн сэрв татан хар шүүдэр бууж чийг даана. Хаанигтээ Монголын бух сүр бадруулан урамдаж голын ус шоржгонон урсхан хүртэл ойрхон сонсогдоно. Шөнийн зөөлөн салхи чихний нэгийг шивнэх ажээ. Гэрэлмаа бараг нүүрэн дээр унсан 6 мөнгөн мичтийг ширтэж дарвийн нуруу гэдэг даанч өндөр юм да. Одод дунд хонь хотлохоор газар. Ингээд цусландаа ирдэг байжээ хэмээн бодож нойр хулжаан байлаа. Цогт баяр элгэн дээрээ гараа зөрүүлэн гүн харанхуй тэнгэрөөд ширтэж мөнөх 6 мичтийг нүдээр тоолон яах ч аргагүй 6 л од юм да. Сайхан ч од юм. Гэрэлмаа хачин хүүхэд шүү гэж санснаа гинт сэхээ авч лав гадаа унтсан байх. Тэгээд л хэмээн босч нойтон өвсөнд оймсоо норгосоор мираж очив. Гэрэлмаагийн толгой тус газар чимээгүйхэн сууж амгалангаас амгалан царайг нь хэсэг ажиллаа. Гэрэлмаа зөөлхөн амьсгалж бүх гихчийн нойрсон байв. Гэрэлмаа би байна
Гэрэл маа. Гэрэл маа нүдээ ансан хэвээр би болцоонд очичхоод ирсэн шүү дээ. Чи унтаагүй байсан юм уу? Яаж унтах юм? Юм бодож байна. Юу бодож байгаа юм? Аав тойл авчирж өгөхөөр нүрээ харж гоёод тэгэд болзоонд дахин очихгүй юу? Цогт баяр түүнийг хайрлан харсаар байлаа. Гэрэл маа тэрүүхэндээ инээмсэглэснээ. Гэнт гүн бодол нүүрэндээ тодруулан шүрс алдав. Ингээд л явж бай та. Энэ хүн өөрөө мэднэ биз? Цаг нь болохоор энэ айлын ачааг би хөтөлж цаст цагаан уулынхаа даваа бүхнийг давах чинь билүү хэмээн боджээ. Гэрэл маа цогт баярын гарыг халуун алгаараа атган явж унт та. Маргааш чиний хоньны ээлж явж унт гэв. Үүр хаяаран уулсын дээгүүр шаргал туяа хярхаглан. Цэв цэлмэг нэгэн сайхан өдрийн зураг шиг ганц шунхан улаан үүл. Гүний овооны хад чулуунаас хагцж ядан зууралдах ажээ. Зохиолч Санжин Бүрөв. Уншсан Эрхэн баярын Бат орж.